Тийм ээ. Энд бол гол асуудлуудаа бид нар 4 жил ихээр тусгацсан ийм хэмжээнд бол явж байна. За тэгэхээр зэрэг одоо хаалаа биднэрт бол мэдээлэл өгнө. Нэг одоо юун дээр орж байна. To provide support to countries in their efforts to prevent and control. Сайн байсан уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд энэ уулзалтанд орж байгаа би үнэхээр их баяртай байна. Харамсалтай нь би одоо ярьдаг зохицуулах тэгээд техникийн аргачлалаар үзүүлэх ийм одоо өөрийн боловч хариуцдаг. And harmful use of alcohol. Тэгэхээр одоо кампийн үедээ зохистой бас хоолой тийм нөлөөний идэвхтэй байдал заашгүй ярих шаардлагатай болдог. Or at least that's what the international community define as non-communicable diseases. This is not одоо тасганы доторх гаргахаар нөлөөлж бас өөрчлөлт болон үзүүлбэр. We cannot prevent people dying, and most people do die from cardiovascular. And we define that as 70 years of age. This picture here reminds us that around the percentage of people dying from non-communicable diseases before the age of 70, 30%. За Монгол улсад тодорч өвчнөөс цаг бүсгийн насваралт нь Here, because this chart shows that the cardiovascular disease accounts for nearly over half of adults are overweight or obese. за 50-аас дээш орчим хувь нь одоо биеийн жингийн илүүдэлтэй эсвэл тархалттай. Ерөнхийдөө өвчлөл Монгол улсад одоо хүн амын дунд зовлон тохиолдож байгаа өвчлөл гэхээр зэрэг бол халдвар тус өвчин, халдварын бус гаралтай өвчлөлүүд гэсэн үг. За халдварын бус гаралтай өвчлөл дотроо амьсгалын замын өвчлөл, хоол боловсруулах замын өвчлөл, зүрх сүнсний системийн өвчлөл тийм ээ, ослог хэмтэл хордлого, хавдар гэсэн тийм ийм өвчлөлүүд бол занхилж байгаа. Тэгэхээр бол баг хүн болгон мэдж байгаа гурван өөрөөр хэлбэл бид нар жил болгон эрүүл мэндийн статистик судалгаа бол авдаг. Энэгээр одоо ингээд үзэхэд бол 3 хүний нэг нь зүрх сүнсний өвчтэй, одоо 4 хүний нэг нь хорт хавдраар өвчлөж байгаа гэх мэтчлэн одоо тоонууд байдаг тий. Ер нь бол одоо энэ халдварт бос өвчлөл маань нэлээл ер нь буур хандлагагүй байгаа байхгүй юу. Тийм учраас бол сүүлийн жилүүдэд засгийн газраас бол халдварт бос өвчнөд тэнцэх үндэсний хөтөлбөрийг дөнгөж сайхан бол баталсан байгаа 289 дугаар тогтоолоор. За тэрнээс гадна бол энэ чиглэл дээр бол бид нар одоо олон улсын байгууллагын үнэлээчдийг авчирч одоо яг ямар асуудал тулгамдж байна, яг одоо эдийн засгийн хувьд ямар тооцоолол байна гэдгийг бол хэлсэн. Энэгээр бол бид нар анхныхаа зөвлөгөөний зохион байгуулж байна. За ер нь бол халдварт бос өвчин гэхээр зөвхөн хувь хүний үйл ажиллагаанаас яг хувь хүний өөрийнх нь одоо шийдвэр, өөрийнх нь одоо бие авч яваа байдлаас бол 60% шалтгаалдаг тийм ээ. Тэрнээс гадна бол одоо бусад салбар, бусад байгууллагуудад явж байгаа янз бүрийн одоо том бодлого шийдвэрүүд гарч байдаг. Энэ бодлого шийдвэрүүдийн одоо хүний эрүүл мэндэд одоо бас сөрөг нөлөө үзүүлж байдаг. За энээс бол нэг 20-25% шалтгаалж байдаг. Жишээлбэл одоо ингээд одоо маш их барилгажилт явагдаж штэ. Барилгын энэ их тоосчлт гэж байна те. Энэ их тоосчлт одоо бол хүний амьсгалын замын систем нөлөөлж байна, агаарын бохирдолд нөлөөлж байна. Энэ нь эргээд хүний эрүүл мэндэд нөлөөлж байна тийм ээ. За жишээлбэл өдийн цайны хордлого хүүхдүүдийн дунд гарлаа гэж бодъё. Тэгвэл тэр хордлого одоо хүүхдүүдийн эрүүл мэндэд одоо маш муугар нөлөөлж байгаа жишээтэй тийм ээ. За тэрнээс гадна бол одоо арх тамхины хангамжийн асуудал байна. Манай Монгол улсад бол арх тамхины хангамж бол маш өндөртэй. Өөрөөр хэлбэл хаасаагүй арх тамхи зарагдчихэйдэг тийм ээ. Нэг хүнд бол 7.2 литр одоо арх ногдож штэ. За тэгэхээр зэрэг бол энэ нь өөрөө хүний эрүүл мэндэд шууд нөлөөлөх. Хүн өөрөө тэр арх тамхиг сонгож хэрэглээд тэр нь өөрөө одоо энэ саяны ярьж байгаа 5 халдвар тус өвчнийг үүсгэж идэг. Өөрөөр хэлбэл маш олон эрсдэл өвчин зүйлээ. За стресс үйж байна. Тэгээ стресс бухимдал маш их байна.
За энэ стресс бухимдлыг бол хүн өөрөө хэрхэн яаж энэ стрессээ тайлах вэ гэдэг аргаал мэдэхгүй бол стресстэй бухимдсаар байгаа л одоо зүрх сүнсний системд одоо бусад өвчлөлтүүд мөрдөх жишээтэй. Энэ бол дандаа одоо нөлөөлж байгаа хүчин зүйлсүүд гэж үзэж байгаа юм л да. Тэрнээс гадна бол одоо биеийн тамираар хичээллэн гээд яриад байдаг хүмүүс ер нь тоодгүй тий. А гэтэл бол биеийн тамираар хичээлэхгүй байгаад их юм бол хөдөлгөөний хомсдол. Өөрөөр хүн одоо хөшөж өгдөг гэж ярьдаг шүү дээ. Хөгшөрж өгдөг, хөшөж өгдөг гэж ярьдаг. Хөгшрөлтийг бол дэлхийн нийтэд бол ялан дийлж байгаа тийм ээ. Маш олон одоо арга хэмжээгээр урьдчилан сэргийлж урт наслж чадчихээн. Гэтэл бол 70 наснаас өмнө одоо нас орж байгаа зүрх сүнсний өвчний шалтгааны гол шалтгаан нь бол хөдөлгөөний хомсдол. Энэ нь бол одоо цусны эргэлтийн системийг одоо идэвхгүй бодисын солилцоог маш удаан тийм ээ байдалд оруулснаасаа болоод маш их өвчлөлт агуулж байна.